Сайн байцгаана уу? Probation Equut бэлтгэлийг хэрэглэх талаар бяцхан зөвлөгөө өгье. Probation Equut-ийг бид нэр зочин суулгалтын үеийн эмчилгээнд 3 сартаагаас дээшээ бүх насныхан буюу насанд хүрэгчид хэрэглэх боломжтой гэдэг байгаа. Дотор талдаа гэх юм бол ийм 6 шиг шахмал хэлбэртэйгээр нэг блистерт савлагдсан. За энийг 3 сартаагаас ахуулаад бүх насныхан маань яаж хэрэглэх вэ гэхээр суулгалтын эхний өдөр 2 шиг шахмлаа нэг доор нь хамтд нь хэрэглэх нь байна. За суулгалтын 2 дахь өдөр өглөө нэгийг орой нэгийг буюу хооронд нь 12 цагийн зайтай өдрийн 2-оор суулгалтын 3 дахь хоногт нь мөн ялгаагүй өглөө нэгийг орой нэгийг гээд өдрийн 12 цагийн зайтай 6 шиг таблета ууж хэрэглэх нь байна. За насанд хүрэгчдэд бол мэдээж ажлаад хэрэглэх боломжтой. Бага насныхаа нараад бид нунтаглаж нухаж хэрэглүүлнэ усанд дуусгаад. Хэд халуун биш, хэд хүүтэн биш бүлээн усанд найруулад уулгах боломжтой. Та хэд жишээ болгоод нэг ширхгийг нунтаглаад үзүүлээ. Ингээд сайтар нунтгалсныхаа дараа бага хэмжээний усанд найруулад уулгах боломжтой. Хүүхдийн аваад чадах хэмжээний усанд найруулад өгчнө. За ингээд усандаа хийгээд тухтахаар өөрөө аяндаа ингээд бүрэнжийг дуусчихна. За ингээд уусныхан дараа хүүхэдтэй энэ усанлаа уулгах нь.